юм уу? Одоо зөвхөн хөлн л өвдөж байгаа. Гэхдээ би судсын барьж үзээд бөөр нөвцнөөс болж хөлөндөө нөлөөсөн болов уу гэж сансан. Тийм үү? Тэгвэл тийм амархан идэхгүй гэсэн үг үү? Хөл бол яг засал авч болно. Харин бөөр өвдсөн бол тийм амархан идэхгүй. Сайн гიშгэж явж чадахгүй байгаагаас болж галтгоогоор үзэгдэж ажиллаж хийхгүй нийлээд хэдэн өдөр болж байгааг нь Чой хатнаас мэдээ ирэх байх. Би Чой хатантай нийлж нэг юм боддгийм билүү? Та юу гэж бодож байна? Хэрэг явдлаандаа болчих юм шиг байна. Өвчнөөсөө болоод хийж байгаа хоолны амтан ч гэсэн хачин болчихсон. Гэхдээ тэр зэргийн өвчин нэмэр болохгүй. Тэргүүн хатанд бол өчүүхэн төдий өвчин л ажилласаа огцрох шалтгаан болно. Эзэн хааны зоог гүнзэг бэлддэг газар шүү дээ. Хэрвээ би тэр суудал дээр байсансан бол өнгөрсөн хэрэг явдал гарахад юу гэж тийм явдал болох вэ? Тэгэлгүй яах вэ? Би их хатан хатгая. Та харин өнгөрсөн хэрэг явдлаар өө хийж, төрийн барин өгийн хол захирагчийг хатгаж, дараа унгаах талаас нь нөлөөлгөж сайн ятгадаг юм шүү. Тэгээ. Ахата. Юу гэв? Манай өрөөнд морилж аяг цаа зоогулж болгоно. Өнгөрсөн хэрэг явдлын үеэр Жун ахайтанд дуурсан их ахайтны ур гараагүй л байна уу? Юу гэж тийм амар гарах вэ? Тэгвэл одоо бүгдийг буцааж хэвэнд нь оруулах цаг болсон юм шиг байна. Жун ахайтан 10 жил суулаа. Одоо болсон шүү дээ. Сайхан амттай цай байна. Жуулан мужид байгаа манай ахын цайны талбай дээрээс шууд авч ирсэн цай байгаа юм. Цай гэдэг хөрснөөс их шалтгаалдаг гэсэн. Бодвол их үржил шинтэй газар байлгүй. Гэхдээ одоо өөр хүний газар болчихсон гэлөө. Та мэдээгүй юм уу? Одоо их хатны газар болчихсон шүү дээ. Өө тийм үү. Би ч цайны талбай байтугай 10 тарьдаг газарчгүй хүн. Их ахайтанд шадралдаг хүн байж тийм байж болохгүй. Би ахад хэлж байгаад танд аятайхан газар болж игнэ. Инээр юу гэж явна? Чи ахайтан ч ухаалаггүй юм аа. Нөгөө ажлаа эхэлж болгоно. Одоо яадаг вэ? Гартогооны авах амтлах мэдрэмжийн алдна гэдэг толгоогоо алдсантай адил зүйл. Юу л болоод байна та? Арай. Өчигдөр их эвгүй хэрэг боллоо гэж тааллаа. Эвгүй хэрэг бишээ, хөөгдөхтөрөө тулаад байна. Ахай та. Эртэдийн хэрэг явдалд өс санаж зориуд ихсэн хэрэг. Та яхны би ч базаахгүй байгаа. Гайгүй байлгүй. Галтгооны ажлыг би мэдээ зохицуулчих юм. Яах вэ? Ордны Марамб эзэн хааны өдгөнийг үзээд баг зэрэг дотор халуунтай хоолны шингэц муу байна гэсэн шүү. Ойрдоо сарахад их цавлаа тэгж хэлэрсэн байлгүй. Тэглэж гисэн хоолнд анхаар. Тэгнэ гэж мэдээд урьдчилаад бэлдчихсэн байгаа. Чамайг бүр эмгэн болчихсон юм шиг сансан чинь танагтай байгаа юм байна. Эмгэн болдгоо болчихсон. Гэхдээ та нэг эмэг мэдхөө. Зүнж өгч байгаа эмгэн нэг гүжөө зөрчих юм бол хинч тэрнийг зогсоож чадахгүй.
Тэр тусмаа буруу зүнсэн хөгшин бол хажуу хавиргаа хардаж хажиглаад амар заяаг нь үзүүлдэг юм. Тэгээд л манай эхнэр ойрдоо намайг тэгж хардаад байгаа юм байна л да. Юу гинэ? Тайхан хүнийг хардаад байхаар хэлэгч үг олдохгүй юм байна. Танаас нэг асуух юм байна. Юу тэр үү? Би чи одоо болтол засраг байгаа мó? Би гүйцэд мэдээ орохгүй үлдэн гэж байх уу? Яасан? Хаан ч гүйцэд мэдээ орохгүй байх гэж. Би хоолны амт сайн мэдэрч чадахгүй байна. Үл мэдэг амт мэдэрчээсэн хэл маань одоо бүр мэдэрхээ байлаа. Та арай л хэтрүүлээд уучсан юм шиг байна лээ. Гэхдээ хан хүүгийн би баг багаар мэдээ орсон юм чинь таних ч гэсэн явандаа мэдээ орох байлгүй дээ. Хүлээгэл хэрэгтэй. Би танд зүг тавьж өгье. Хан хүүгийн би бүр итгэрсэн үү? Тийм ээ. Хан хүү одоо буцаад хэрэндээ орчихсон. Тэгтлээ их санаа зовох хэрэггүй те. Би их гайхсан шүү. Яагаад эми ургамлын тухай судраа авч уншиж байгаа юм болоо гэж бодсон чинь ханхүү туссан өвчний шалтгааныг олох гэж тэгсэн байх нэ. Тэгээд бүр таныг өөрийнхөө бие дээр туршсан гэж дууллаа. Өөр арга талгаад орж ирээгүй маа. Одоо ямар ном авах гэж байна та? Одоохондоо бодсон өөр эмийн содор байвал өгөөч. Дахиад уу? Тийм ээ. Одоо альва өвчний шинж тэмдэг тэрний эмчилгээний аргын тухай содор байвал сайн байна. За. Харин одоо өөр дээрэл битгий дуршаарай да. За. Янсин чи энэний амтыг нэг үзтээ. Авсан жаахан сул байна. Тийм үү? Дахиад нэг үзтээ. Надаар үзүүлж яах гэдэг юм бэ? Чи өөрөө сайн тааруулдаг үсттэй. Одоо болтол амт зүг мэдрэхгүй байна. Дахиад жоохон хүлээх хэрэгтэй.